Энэ даалгаврын түүхийн уг сурвалж ийм тэнэг юм шиг санагдахгүй байна уу? Дараа нь хэн сүнсний тухай ярих ёстой вэ? Лүү Рен тийм үү юу? Тэр ариун цэврийн өрөө орно гэж хэлээгүй л яагаад одоо болтол эргэж ирээгүй юм бэ? Ерөнхийдөө миний эзэмсэх хүн хоригч эсвэл эсрэг дүр байдаг. Би хэзээ ч гол түүхтэй ямартай ч холбоогүй дүрд орохгүй. Магадгүй би сүнсний хаанд алагдахыг хүлээж буй боолын үр өдөн байж болох уу? Энэ юун чимээ вэ? Гэхдээ анхны шиен ой самжаагаар бол энэ ертөнцид сүнс чөтгөр бурхан гэж байдаггүй байсан. Ямар хачин юм бэ? Яа өвдөж байна. Маш их өвдөж байна. Үгүй ийм байж болохгүй. Тэр чинь Лүрэн түүхэнд гардаг хараалтай хөвгөлтэй. Шэян би. Яагаад чи яаж унчих вэ? Шэян. Шэян юмд бүдэрсэн юм уу? Гэрлээс хурдан имлэгийн тусламжийн хайцаг авчир түүний өвднөөс цус гарч байна. Шэян чи зүгээр үү? Битгий ягарахгүй энэ зүгээр л нэг хэрэгсэл энэ хуурамч. Чи юу хийгээд байна гэж бодоо байж жүжиглээд байгаа юм. Сая чи түүнийг айлгад гэмтээчлээ одоо яах юм? Нөгөө энийг чи эзэмстэй Бянг чи тийм ээ тэгвэл намайг буруутгах. Бас чи Шэян бас сая бүгдийг нарсан Шэян яг бүдэрч унах гэж байхад би чи түүнд туслагамж байтугай бүр түүнээс зайлшилсан биз дээ. Би даалгаврын талбарт унсны дараа жаахан догдолсон байсан юм. Тэгээд энэ тоглоомтой таарчлаа өөрийн мэдлэг планд бэлтжиглээ. Би бүр цэцэн хэлний урууг хэрэглэх гэж байлаа. Азар би энд ирээд удаагүй байгаа болохоор планы урдгаа эргүүлэн сурах цаг гараагүй. Тэгвээс би түүнийг алчгаж мэдэх байлаа. Над хийх ажил байгаа болохоор түүрүүлээд явлаа. Би гэртээ хайж ургийн бичгээр шалгаад өвөг дээдсийн минь нэгэнд Ли Пен гэдэг эзэн байсан эсийг үздсэн дээр би шалтгаан нь үүс даалгаврыг нь олох хэрэгтэй. Юу гинэ? Чи аль хэдийн явах гэж байгаа юм уу? Түүний орхи одоо Шэяны гэмтлэг шалгах нь илүү чухал. Үүслээ оновлоо. Люатан, Люарен. Тэгвэл тэд бүгд тэр охинд долгоноод байгаа юм шиг байна. Гэхдээ нэг хүний оноо дутуу байна. Тэгэхээр байнгүй харагдаж байгаа шиг Жан Шалион тийм ч их дуртай биш бололтой. Тэгвэл үүсдээ оноо өгсөнд баярлалаа. Шэян гинэт алга болчлаа. Түүнд юу тохиолдсон юм бол тэгвэл бүгдээрээ эндээс явцгаа. Шэян хамт машинтай зугаалах уу? Би өнөөдөр BWX 2-оо унаж ирсэн. Надад маш маргааш хийх ажил байгаа болохоор уучлаарай болохгүй. Шэян хөвчлэн ичимхий байдаг билүү? Яагаад тэр над руу тэгж харсан юм бол тэр маш иршүү тарагдсан. Лонтио намайг дараа нь гэрт нь хүргээд өгөөч. Тэр BWG гайхуулахыг нь тоолохооч байж энэ Шэяны эд баялагтай харьцуулах зүйл биш. Түүний гэр бүл маш баян. Дээрээс нь царайлаг гэж сонссон. Би түүнийг заавал өөрийн болох ёстой. Шэян би ч бас машинаа унаад ирсэн. Чи миний машинд сууж болно шүү дээ. Чиний тэр муу машинаа руу хэрвээ тэр чиний донслогоотой машинд бэртвэл яах юм? Машин жолоодоогүй удсан байна. Шөнө дунд хурдны зам дээр хүн цөөхөн байдаг. Одоо л нэг сайхан давхиж авъя. Би бараг л дэлхий дээр буцаад ирчихлээ гэж бодлоо. Би хэд хэдэн ертөнцид аялсан ч миний хамгийн дуртай орчин үеийн соёл иргэншил хэвээрээ. Гэхдээ энэ удаа систем миний байрт болох газрыг хязгаарлахаас гадна надад хагас жилийн хугацаа өгсөн. Үүнийг гүйцэтгэхэд хэцүү байх бололтой. 500 хүслэн үнэтэй жижиг ертөнц гэхэд муугүй юм. Нөхцөл байдал нь нэлээд төвөгтэй байх ёстой юу? Сая яг юу сүнс үү? Хараал энэ ертөнц үнэхээр сүнс байдаг юм байна. Би өмнө зөвхөн хүнтэй л хулдаж байсан сүнстэй биш. Энэ хооронд сая юу байсан бэ? Нүд эрэмхийн зур алга болчлоо. Магадгүй сарсан байх. Битгий Шэян. Гэхдээ манай машины урдуур үнэхээр ямар нэг сүүдэр хөвж өнгөрсөн. Ёслол дууслаа. Дараа нь би зүгээр л шагнал хурааж авахд болно. Нэг өдрийн дараа эхнийх 2 өдрийн дараа хэн нэгэн барилгаас унчихлаа. 24 дахь давхрын харааж тагтны арчлага эвдэрчгэж ямар ч чанаргүй барилга вэ? 2 дахь Шэяны гэр.
Би удмын бичгээр зориг шалгаж гадаадд амарч байгаа энэ би эцэг хэрүүгөө үрдлэх залгасан ч ямар ч сэжүүр олсонгүй харин ч шөнө орой болтол унтаагийнхаа төлөө загнуулсан. Гэхдээ Ли Пен гэдэг нэрийг гуглдсаны дараа эхлээд яг л гол дүрийн нэр шиг юм. Зэний тэнгэрлэг цохилт бол чадваруудын нэгдэл болохоор үүнийг эзэмшин тэнгэрийн хамгаалагчаас ч тис өөр. Гэхдээ би эцэст нь анхан шатанд хүрч чадлаа. Системийн самбар гарч ир. Зэний тэнгэрлэг цохилтыг төвшний хязгаараас дээш сайжруул. Энэ би эзэн зүгээр л нэг жирийн хүн болохоор планы урлаг бид хатуужил нь бүр ч хэцүү юм. Гэхдээ түүний тэсвэр төвчээр маш муу болохоор би тэнгэрийн хамгаалагчийн анх сайжруулснаас ч илүү их гэд дүүрч байгаа мэт санагдаж байна. Би ядчил 8 ихэр хүүхэд тээж байгаа юм шиг санагдаж байна. Гэсэн хэдий зэний тэнгэрлэг цохилтын түвшний хязгаараас давуулахад 240 үрслийн шаарддаг. Энэ тэнгэрийн хамгаалагчаас 100-аар илүү юм. Нэгдмэл чадвараас хүлээж байсанчлан энэ үнэтэй юм. Систем нэр шаян хүрээ олдмол хүрээ 3 дугаар давхар чадварын эзэмшил дэлгэрэх үүслийн оноо 7 дэлгэх. Би олдмол хүрээний 3 дугаар давхар руу дэвшрээ. Эцэст нь надад өөрийгөө хамгаалах бага ч гэсэн чадвар бий боллоо. Үндсэн үүслийн оноо цөөхөнч орчин үеийн ертөнцид тэднийг хураахад хэцүү биш байх. Тиймээс би үүнийг хийх хурдан бөгөөд амархан арга бодж олох хэрэгтэй. Аянга нэргэн бясалгачийн сориолт хамгийн ариун цэвэр алтан алхам нүд бясал. Гэрэлт аавраас сул тавигдаж нууцлаг дуудагдаж аюул дүнтүүд тэнгэрийн элд мэдлэн. Энэ ямар ч өтгөр нь вэ? Энэ утасны дууг дараа нь солих хэрэгтэй юм байна. Юу Жан Шэлиан залгаж байна уу? Би чамтай уулзмаар байна. Яг одоо хүрээд ирээдтэйгээс би амиа орлоно шүү. Жишээ би ирлээ. Тэр хүн найз охин юм уу? Чи тоглоогүй үсттэй. Тэр охин яг сүнс шиг амар юм. Тэр намайг явуулахгүй. Тэр намайг зүгээр орхихгүй. Лон тав өгсөн. Лүү рэнч гэсэн. Дараагийнх нь миний ээлж. Тэд хоёулаа өгчихсөн гэж үү? Би үхмээргүй байна. Би зүгээр л үхмээргүй байна. Шээ надад туслаач. Хэрэг би чамайг алчгаад нүглээ намжлж чадна гэсэн би үхмээргүй байна. Шээ миний оронд үх. Чиний ирээд байгаа тэр залуу чинь хий юм бэ? Би мэдгүй. Шээ чи яг зүгээр өгөхөд өгөхгүй байгаа юм бэ? Би чамайг ална. Муу зүйл боллоо. Яг тэр том шал гинт унчгаа хөө тэнд. Миний зингийн бурханлаг цохилтын тусламжтайгаар ийм биш халдлага надад юу ч хийж чадахгүй. Гэвч би Жан Шэлианг хамгаалж чадсангүй. Тэр маш их сандрсандаа хагарсан шилэн дээр унаад зүрхийг нэвт сүлбчглээ. Хүн өгчлээ цагдаа удраа цус энгийн хүмүүсийн бие махбод дэндүү эмзэг одоо түүнд нирваны урууч авч чадахгүй. Ямар хэрэггүй юм бэ? Тэгвэл 3 дахь Жан Шэлиан байх нь хэн яриад байна? Шээ чи сүүлийнх нь маргааш шиг тэсэн хүлээгээрэй. Нууцлагдмал тоглоод байгаа юм уу? Гэхдээ би чамайг хэн гэдэг аль хэдийн мэдж байгаа. Үүслээ нуурлаж шунал бяагүйн сүнс. Энэ чинь бяагүй байна. Тэгэхээр тэр сүнс болчихжээ 3 цагийн дараа. Ноён шээ цагдаа нар үүнийг ослол гэж тогтоосон хамтран ажилласан байлаа. Цагдаа нартай хамтран ажиллах нь сайхан иргэний үүрэг. Би эцэст цагдаа нартай уулзраа олцлоо. Би ч бас хохирогч шүү дээ. Үүслээ нарвал шунал бяагүйний сүнс 100 мянган оны сүнс нь авсан болтой ихэн хэдийгэд удаан байсангүй ч тэр залуу яг л үүслээ онооны мөнхийн хөдөлгүүр юм. Сүүлийн хэдэн цагийн турш үе түүнээс оноо авч байх нь үнэхээр гайхалтай байлаа. Хэдийгээр би Бянггүй болон даалгавар дахь сүнсний хаан Ли Пений хоорондын харилцааг мөн яг надад дайсныг сайн мэдэхгүй байгаач надад хандах түүний сэтгэл хөдлөл нь үзий ядалт биш харин шунал байсан. Тэгэхээр надад түүний хүсэж байгаа юм ямар нэгэн зүйл байх ёстой. Шөнө. Хотын төвд гарсан нэг гинти ослын улмаас барилгын шилэн хан нууш Жан овогтой эмэгтэй газар дээр амиа алджээ. Жан Шэлиан Лон Тяв Лүү Рэн нар ослоор амиа алдсан мэдээ удалгүй сонины нүгэнд гарсан. Би эзний ойсон санамжаар бол явган аяллаа клубын үүсгэн байгуулагч нь Бянггүй байсан. Бөгөөд хохирогч нь бүгд түүнтэй танилцсаныхаа дараа илссэн байж. Харамсалтай нь би түүний талаар ямар ч дэлгэрэнгүй мэдээлэл олж чадсангүй. Энэ Бянггүй маш нууцлаг нэг юм. Шөнө дунд боллоо. Бянггүй хэлснээр тэр одоо энд ирэх ёстой.
Үүсэл авлаа Бянгүний сүнс чунал тэр ичлээ яг цагтаа. Хөөе Бянгү ахаа та намайг сонсож байна уу? Хэрэв сонсож байвал мяу гэж гээрээ. Одоо энэ гэрт ганцхан бий л байгаа. Тиймээс ямар нэг асуудал байвал бид нүрээ харан шийдэж болохгүй гэж үү? Хэрэв тэр намайг сонсож байвал бид харилцаж чадна гэсэн үг. Эднээс урвсан зарцын үр удам байж чи намайг мэдэрч чадж байгааг бодоход үнэхээр л хамгийн онцгой юм. Чамайг цүүлд нь үлдээсэн нь миний зөв болж. Чи хаана ч байсан зүгээр л миний царайг хараад намайг хэр онцгой болохыг мэдэх байх. Ийм царайлаг хүн гэж байдаг юм уу? Миний зүүн сонин зүв байж энэ залуу гарцаагүй миний даалгавар юм бай. Гэтэ түүний Лимпен гэдэг байх ёстой биш гэлөө. Тэгвэл яагаад түүний Бянгү гэдэг вүлээ? Даалгаврын зааварт Лимпен өөрийн үр удмын нэгний бид дахин дүрсэн гэж заасан. Магадгүй Бянгү түүний үр удам юм болов би түүнээс нь аль болох их мэдээлэл салгах хэрэгтэй. Ахаа биднийг ямар эрэнд амьдарч байна гэж та бодов вэ? Эзэн зарц гэж юм байхгүй болсон гэж гац сонирхолтой үйл ажиллагаанаас бусдыг нь тооцвол шүү дээ. Гэтэ таныг ингэж хэлснийг нь би асуух ёстой болоо. Нас барсан бүх хүмүүс над чиг эзнээсээ урвсан зарц нарын үр удам юм уу? Ахаа яриач. Өнөөдөр унсан зүйл чамайг яаж алж чадахгүй юм бол газны дэлбэлт ямар вэ? Юу энэ газны мөн үү? Чамаас мэдээлэл авах гэж орсон чинь би огт төсөөлсөнгүй. Чи цаг хожиж миний гэр дүүрэн хий алдагдлыг хүлээж байжээ. Гэлээж би чи намайг ийм өчүүхэн ослоор алах гэж байсан юм уу? Зоригч нь хөрвөл цөмийн бөмбөг болоод толгойд ирмэн хаяач. Гэхдээ чи зөвхөн ийм жижиг осол зогсоод зохиож чадж байгаа ботгод чиний чадал иймэрхүү дор аргаар хязгаарлагддаг гэдгийг ч бидлээ. Үүслээр орлоо 001. Ямар ичгүүргүй. Тэр намайг ёстой нэг бөмбөгдөж байна шүү. Миний саяг үг ихэд өдөөсөн болттой. Чи бол өрдөөл нэг зарц гэтэл яа зүрхлөв. Тэрмэл сүнс байж жинхэнэ дүрээ ил гаргах зохитой юм аа. Тамийн орон руугаа тонил. Санснаар энэ ертөнцийн хүчний систем үнэхээр өөр юм. Миний нудрах хатуу зүйлсийг нунтаглаж чаддаг. Таага чи үүнд л найдаж байсан юм уу? Би яаж клоны урлагтны мэхэнд гэмтэх юм бэ? Ямар ч гэмтэл өчрөөсөнгүй. Сүнсний бич цогцолтой зогсох нь үнэхээр хэрэггүй юм байв. Чи хэдий ч нэ тэмцэн өтөдөж нэ чамайг тэтгэх болно. Энэ бол шээ гэр бүлийн удам болох чиний хувь тавилан. Зогсчихгүй өдөр нэг л осол гарах хязгаартай байх. Эсвэл намайг үргэлжлүүлэн зовох байхсан. Тулдах нь бүүгэлд хэрвээ тэр бийжээгүй бол би түүнийг харж чадахгүй байсан. Тэгээд нэг талдаа балбуулах байлаа. Энэ ч таалагдахгүй байна. Өдөр бүр сэрэмжтэй байх шалтгаан алга. Гэхдээ энэ ертөнд сүнс байдаг бол сүнстэй ангууч байх ёстой. Дракедус Бянгү хаяа миний хажууд гарч ирэн намайг зайлуулахын тулд бүх төрлийн гинтэй осол гаргаж байлаа. Мэдээж зингийн тэнгэрлэг нөлөөг эзэмсэн миний хувьд энэ бол юу ч биш байсан гэвч түүний цаад болсноос болж бицгийн элдний гуруудаа адалжуулахад охид олж чадахгүй байлаа. Сайн мэдээг бол ийм өдрүүд удахгүй дуусгуулна. Шээ гэр бүлийн үйлчлэгч Ла Гуанаас хөсөлтийг гуйсан сүнсний ангууч их багш эцэст нь нэрлээ. Мөнгөтэй байх үнэхээр сайхан юм. Хүссэн бүхнийг хийж чадах юм. Шээ хаш. Пэн шүү их багш хар луун хан Шэнгүн. Их багш Шэнгү та ийм хол замыг туулан бидэнд туслахаар ирсэнд бид үнэхээр их талархаж байна. Тавтай морилно. Миний багшийн ажиллагааны үеэр хогчос бусд хамааралгүй хүмүүс байх ёсгүй. Босдын даруй яв. Хар лууны хааны шав бай минь. Их багш алс холоос ирсэн болохоор хэн нэгэн түүнийг дайлах хэрэгтэй. Бас залуу байсныг ганцаарнгийн орхих нь зохимжгүй. Бидэн шиг бясалгач нарын хүч чадал 20 цэрийг ойлгодгүй. Энгийн хүмүүс бидэнтэй нөхцөл тохиолдож чадна гэж бодох ч хэрэггүй. Эцэст энэ бол бидний хувьд зүгээр л 8. Харин та нарын хувьд энэ бол бүрэн устгах эсэх дуус асуудал. За. Түүний ууртаа их багшаа. Гэтэл Лангуа муу санаагүй. Хүнс дагсан ч бүх аюулаас зайлсхийж чадсан ч миний хувьд гайхалтай азтай хэрэг. Миний даамалж гэсэн нөхцөл байдал санаа зовж байгаа ч хэтрүүлэн намайг энэ хүнд байдлаас гарахыг биежилэн харахыг хүсэж байна. Залуу минь чи надад эргэлзээд байгаа юм байна уу?
Би зөвхлээгүй. Гэхдээ их багшийн шав үүнийг 8 гэж хэлсэн. Болохоор та нар ч гэсэн чин сэтгэлээ сандах ёстой. Xbox бид их багшид яаж итгэх юм бэ? Энэ багш шав хоёрын хандлага их дээрэнгүй юм. Гэхдээ тэдэнд миний хүсэж буй жинхэнэ чадвар байгаа эсэхийг мэдэхгүй байна. Төрлөх энергигүй. Үгүй энэ зүгээр л салхи байна. Гэсэн ч намайг нэг зүйл ороосон юм шиг. Бас энэ амьд байна. Ямар бай залуу минь залуу эзэнтэй тэр зүгээр үү? Миний хамгаалагч сүнс чамтай мэнжлээ. Чи айгаагүй үстэй. Луагуан бусдын зочд бодолд хүргээд өг. Энд би их багш бол түүний чамаас өөр хинч үлдэх ёсгүй. Ойлоо болгоомжтойгоор залуу эзэнтэй. Их багш та тоглоом хийж байна уу да? Би удаан гадаад осод олж орсон дээр байх. Хамгаалагч сүнс энэ нэг төрлийн сүнслэг биштэй мөн надад огт харагдсангүй. Тиймээс энэ сүнстэй төстэй байх. Гайхалтай энэ ертөнцийн сүнснээс гадна өөр даалт хүч байдаг байх нь. Гэхдээ би тэднийг сурч чадах болов. Их багш та мэдж байх бүх бие сүнсний гаргалтай ослоор баг үхэх шахсан. Хэдий би гайхамшигтайгаар амьд үлдсэн ч тэр сүнс хэзээ ч эргэж ирэхийг мэдэхгүй байна. Тиймээс таныг энэ хүнд хэцүү байдлаас минь гаргаж өгнө гэж найдаж байна. Асуудалгүй би шившлэг уншия. Чам дээр ирж би сүнсийг харахад туслая. Багшаа эрх яагаад цуурчих вэ? Ийм зүйл урд нь хэзээ ч болж байгаагүй. Энэ багш байшинг зовоож сүнс нь хорлонд сүнс юм биш үү? Квэвэ бид түүний дааж гарах болов. Ийм 10 саяын том хилцэл олдоход хэцүү. Ямар ч байсан сүнс нь одоо энд байхгүй. Тиймээс үжлээд мөнгө аваад ухацгаая. Их багшаа ямар нэгэн зүйл болоогүй үстэй. Юу ч болоогүй. Би шавтайгаа сүнс агних талаарх дэлгэнгүй мэдээлэл ярилцж байна. Залуу минь чиний нөхцөл байдал миний төсөөснөөс давсан байна. Чамайг авахын тулд би илүү их үнэ төлөх хэрэгтэй. Болгон шагналын үед 3 дахин нэмэгдвэл асуудалгүй. Энэ таны насанд 30 сая орлоо. Зүгээр л өөрийгөө түүнүү шидчихгүй баян хүнтэй гэрлэн таны шавын үргэлжийн мөрөөдлөөс юм. Тэнэгтлээ болж үжиглэх дууссныхаа дараа дэлцээ. Та хоёр арай илүү найдвартай байж үзэж хэрв чадахгүй бол би та хоёроос надаас авсан мөнгнөөс 30 дахин ихийг буцааж төлнө шүү. Би сүнс зодож чадахгүй байж болно. Гэхдээ хүн зодох тал дээр би гаргууч шүү. Би чамш чулуун чудаг ирчүүдийн хүндэлдэг. Би сүнсний ангуучдын нэгэн даруй эхлүүлнэ. Залуу минь хоошоо бай хэрв ямар нэгэн ачаалттай жуулах анзаарвал сандах хэрэггүй. Шав минь багшийнхаа өмнөөс буддгийн сургуулийг хамгаалахын тулд хурдан заа очлоо. Би энэ ян нүдэрээ шалгасан энэ байшин ямар ч буг чудралга. Тиймээс эрхний хагаралтан залууд наалцсан надад сөрөг энерги болон хослоор үүдэлтэй байна. Төгөөс учир тэнгэрийн луу тэхийн хүндэт хамгаалагч мэрэгэн буддаа нэг гэгэрлэг хайгч мэргэд ямар ч байсан бид түүний мөнгийг аль хэдийн зэлэлчихсэн болохоор зүгээр л нэг дөрөв хэсгээ зүхтээ. Хэрэв бид түүнд ийм буг чудрыг агнахад үнэхээр тусалбал сүнсний хүчээр нөхөхөд маш их хугацаа орно. Чи энд байсаар л байна уу? Хорон санаа сүнс минь чи намайг үнэхээр басамжилж байна уу? Багшаа би танд туслая. Харах тусам уламжлалт найдваргүй болоод байх юм. Үүслээ амнаалаа Бянгүгийн сүнс би Бянгү энд байна. Багшаа ямар хүчтэй сөрөг энерги вэ? Болгоомжтой бай. Багшаа тэр дээр байна. Яг бидэн рүү ирж байна. Ямар төвөгтэй юм бэ? Энэ хий үзэгдэл биднийг явсны дараа ичгэж болсонгүй юу гэж үү? Одоо би явъя гэсэн чи явж чадхаа боллоо. Би жинхэнэ чадвар гаргах гэж байна. Болгоомжтойгоор шав минь. Даруй захирагд үерийн луу эзэн Квавэ миний дуудлагыг сонс. Луу болон хувирч чөдрийн залиг. Чи их багшийн байдалд огт өөр болчихлоо. Тэр өмнөхөөс шал өөр хүн болсон мэт тэр эцэст нь жинхэнэ чадвараа харуулж байх шиг байна. Над юу ч харагдахгүй байна. Тэр тулаан хийх байгаа юм болов? Боловхон надад энэ яаны нүд байхгүй болохыг тэднийг хоостой анхаарч тулдахыг л харж чадах юм да. Багшаа тэр сүнс яшчглаа хараалид энэ хий үзэгдэл ухаантай юм байна. Үүнийг дийлэх нь маш хэцүү байх болно. Гэхдээ Квэвэ тиймч энэ үнэхээр үерийн лууны хамгаалагч сүнс байна. Ямар таатай гэнтийн бэлэг вэ? Амархан дийлэхгүй л болов. Квэвэ тэр миний хамгаалагч сүнсийг залгиж байна. Хамгаалагч сүнсүүд дундаас луунууд хамгийн дээд зэрлийн байдаг. Хэдийгээр энэ зүгээр л үерийн лууд ч гэсэн түүний хүч онцгой хэвээрээ. Харамсалтай нь би үүнийг хэрхэн ашиглахаа мэдэхгүй юм. Мөн чи түүний хүчийг гаргаж чадахгүйгаас хойш
Миний гидсэнд орж хүчийг минь сэргээсэн дээр. Багшаа та зүгээр үү? Хараад яаж ийм хүчтэй хий үзэгдэл байдаг юм байна. Куэвэ ганцхан цохилтоор алчглаа. Сүнс төвжих энерги буг амьд байхад түүнийг хамгаалж сүнс өгдөг. Ерийн лууны сүнс чиний дотор байгаа зөвхөн чамайг өгсөний дараа л би түүнийг бүхлээрээ залгиж чадна. Энэ сайнгүй боллоо намайг түгжчихлээ. Би өгөх болохгүй. Ийм тохиолдолд би чамайг золиослохоос өөр аргагүй боллоо шам минь. Багшаа та юу хийгээд байна? Шилжүүл. Пүү хаахан болчлоо. Тэр нууц техник ашигласаар миний нас богиносон ч эсвэл шам минь өгөх нь хамаагүй. Би л амьд байхад тэдгээр бүгд нь буцаагаад олж авах чадах учраас зүгээр дими тэмцэл. Миний очих газар бол зөвхөн үхэл. Би үхнэ гэж үү? Мянган жилийн дотор бөө нар ийм ичгүүртэй өвдөлтөй амьтад болтлоо доройтсон гэж үү? Тийм бол түүгээс бүрэмсэн алга бол. Би дуурлах баян царил залуугаач олоогүй гайхандаа хангалттай мөн хурааж амжаагүй. Үхэх нь. Чи юм уу дахиад миний байшинг нурааж бүр энд миний нүдэн дээр хүн алах гэж зүрхлэн гинэ. Бянгу чи юм уу ирлиз минь чам дээр өөр мэх алгуу. Энэ нөхөр жирийн хүн биш гэж үү? Өөр мэх үү? Яг таалаа би хүчнийхээ заримыг сэргээсэн болгоно нүдийг чинь нээж өгье. Чи юм уу урагч адгийн бол. Үгүй сүнс түүнийг эзэмжихлээ. Тэгээд цуурайгаар бол тэр бяцхан охины хорсол хүүгэлдэн шингэж хизээч арилаагүй гэдэг. Би эхлэхийн цэгтээ буцаад ирчих үү. Гэвч тэр хараал хүүгэлдийг харсан азгүй хэм болж гацааг дүүжлүүлдэг. Шатаж би өнөр өнөрсдөж эдгээр хүмүүс жинхэнэ юмчиг харагдаж байна. Тэгэхээр би цаг хугацаагаар ухрав эсвэл би зүүдний оронд унчих уу? Бянгу чи үүндээ дэндүү сайн юм да. Сайн юмаа би жаахан айж байна. Эндээс гараад нэг харъя. Дараагийнх нь лүү дрэн ярих ёстой байсан биш л өхөө тэр 0 орно гэж хэлээгүй билүү. Яагаад одоо бол ирээгүй юм бэ? Шиан чи яагаад яваад байгаа юм бэ? Чиний эсэг хараахан эхлээгүй байна шүү дээ. Тоглоом хараах эхлээгүй байхад гол дүр нь яаж тайзаг орхиж болох юм бэ? Бянгу тэгэхээр энэ бүхний үүмэлээд байсан хүн үнэхээр чи байсан байх нэ. Шээ гэр бүлийн өвөг дээс намайг харах болгондоо хүндтгэн багшаа гэж дууддаг байсан. Тиймээс тэдний өрөөдөн болох чи Шэян хэтэрхий ирээ царай алдаж байна. Чи зүгээр л газар доороо амар тайван ойрсож чадахгүй байна уу? Дээрс нь тэр залуугийн нэрийг Лим Пен гэдэггүй билүү? Чиний нэр Бянгу биш үлээ? Бянгу бол Лим Пен гэхдээ Лим Пен бол Бянгу биш. Юугээд хуцаад байгаа юм бэ? Чи арай тодорхой хэлж болохгүй юу? Ийм явцууд ертөнцийн үзэг үзэлтэй амьтдтай ийм зүйлийн талаар яаж нэмэргүй уг нь чи сүүлийн тахил болж өгөхөөс өөр сонголтгүй байсан ч саяны тэр үеийн лууны сах уусын сүнс надад асар их ашиг тус авчирсан тул чиний оршин тогтнол одоо чухал гэж болж би нэгүүлсэнгүй сэтгэл гарган бодлоо өөрчиллөө. Шиан чиний бие олон сүнс маш онцгой. Би чамд миний засаглалд дахин дагаар орох боломж олгож байна. Хийх юмгүй бол унтаад өг. Тэнд чи юу хүснээ зүүдэлж болно шүү дээ. Бянгу чадaltaй юм бол зүгээр л хийгээд үз. Энэ дими зүйлээрээ хэнийг айлгана гэж бодоо вэ? Энэ бол хар дарсан зүудний ёроол сүнснүүд мартагдсан уусдаг газар. Энгийн хүмүүс энэ зөвхөн дороотолд бүрэн автдаг. Гэвч чи ухаан санаагаа алдахгүй байж чадсан нь үнэхээр гайхалтай. Би чамайг улам их сонирхож байна. Харамсалтай нь би чамайг огтхон сонирхгүй байна. Би чамайг алдан навш минь. Нэмэргүй миний хэлсэнчлээ энэ бол хар дарсан зүудний ёроол. Чиний бие хичнээн хүчтэй байлаач энэ ямар ч ач холбогдолгүй. Хар дарсан зүудний ёроол өөрийн гэсэн тоглоомын дүрмтэй. Тиймээс хэрэв чи дагаж орохгүй бол энэ зүгээр л дороотолд давт. Чи бүр мөсөн өөхөх хүртэл аимшигт хар дарсан зүудтэй илдэгдэнэ. Үүндээ чи өөрөө ч мэдлэггүйгээр илдэгдэж байгаа. Хээгүү буг минь би чиний жинхэнэ үе царайг илрэх техник. Юу? Энэ яаж боломжтой вэ гэж. Энэ миний сүнсэн бие гэж үү?
Би цөхөрсөн үедээ ч бүхнийг оролдож үз гэсэн санаагаа Нирваны ураг ашигласан ч энэ үнэхээр үр дүнтэй юм байна гэж төсөөлсөнгүй. Чи аимшигт хар дасан зүйлийг хүртэл устгах чадлаа. Чи ч бас бөө гэж битгий хэлээрэй. Үгүй энэ буруу байна. Тэр хуруунд сүнсний энерги ямар ч хэлбэлзэл байгаагүй. Тэгвэл яаж ийм болчих вэ? Би мах удаа мэдэрч байна. Би бодтол эргээд ирчихгүй. Хөөе газар яагаад ийм зөөлөн байна? Нирваны гурав үйлчлсэнгүй. Би одоо хүртэл хар дасан зүйлний оролд байгаа юм болов? Хар дасан хүнд байна, амьсгалж чадахгүй. Энэ их багшийн шав байна. Тэр харахад үхээгүй амьсгалсаар л байгаа болтой. Чиний сүнс миний төсөөлж байснаас хамаагүй хүчтэй юм. Чи үнэхээр бидээ эргэн ирж чадлаа. Би ийм л мундаг чамд өөр ямар нэгэн асуудал байна уу? Тэгвэл би тэр үерийн лууны сүнсийг залгисан болоход надад түүний шингээх цаг хэрэгтэй. 3 сарын дараа чамайг өнөөдрийн хөшөөгээ их зантай хэрвээрээ байна гэж найдаж байна. Үүслийн оноо шунал Бянгүүгийн сүнс цэг тэр навч дахиад зутчихв. Пүү. Миний хуурсан нэгэн үү? Чи ч бас сүнсэнд алуулчихаа юу? Энэ хаан тамийн орн уу? Харахад тамийн замд царайлаг залуутай хамт явчихсан сайхан юм да. Би түүнийг өхөөж болохгүй. Эс бөгөөс энэ ертөнцийн тоолын гэгдэг Европын хүчийн талаар мэдэх аргагүй болно. Тэр сүнс төгжиг энерги гэдэг зүйл цохиулсан билүү гайхалтай Нирваны урагч үйлчилж байна. Амьдтаа сайхан сэнгэж авах байжтэй. Бурхан минь надад том үг хүртэл хайрласан байхад би юу ч хийж амжаагүй өгчлээ дэндүү харамсалтай. Хөө хадагтай чи нэлээд дэмий юмээд байгааг мэдж байна уу? Би үхэхгүй байна гэж үү? Чи үхэх ёстой байсан. Гэхдээ би бол планы урлаг ашиглаж бас шинэ амийг авсан эдгээр техникийг мэддэг юм. Сүнсний энерги арилсан байна. Ямар ч эргэтэн минь дутуу биш. Хөх минь хിവэрэ байна. Чи үнэхээр үхэхгүй байна. Ачтан минь. Миний амийг авсан таны ачиг авралах үнэтэй зүйл надад алга. Тиймээс дараагийн амьдралдаа таны төлөө мал мэт зүтгэхээс өөр сонголт алга. Дараагийн амьдралдаа гинэ зүүдээ ярьж байх шүү дээ. Чи энд амьдралдаа надад ачаа хариулна. Гэхдээ би ямар ч мөнгөгүй шүү дээ. Хэн чиний мөнгөд тоосон юм бэ? Би мөнгөөр утаж байгаа юм шиг байна уу? Ингээл дээ хэрв чи миний хувийн бөө зөвлөх бодоод миний хэрэгцээг хангахын тулд чадах бүхнээ хийвэл би чи ачийг минь хариулж зогсохгүй. Би ч бас хөрөнгөнийхөө талыг чамд өгнө. Тохирлоо. Уучлаарай би хэтэрхий их догтлоноос гол асуудал бараг мартчихлаа. Юу болов? Хөрөнгөний тал гэдэг чинь маш их мөнгө шүү дээ. Хүлээгээр чи ямар нэгэн юм олж мэдсэн юм уу? Ачтан минь танд хэлэх таагүй мэдээ. Таны сүнсний нас дуусч байна. Таны үхэл ойрхон байна. Хөөе охин минь хүн айлгад байх юм дахиад мөнгө салгах гээ юу? Үгүй миний тайлбарыг сонсооч. Үнэнийг хэлэхэд би энэ ян нүдтэй төрсөн юм. Би сүнс хараа зогсохгүй хүний насны өөрчлөлтийг харж чаддаг. Би энд анх ирэхдээ таныг нэг л биш байгааг анзаарсан. Таны би болон сүнсний нас хоорондоо ноцтой дөрвтэй. Сүнсний чинь нас биенхээс хамаагүй бага байна. Сая та намайг эдгээр техник ашиглаж ачтны сүнс нас гэнэт бага зэрэг хорогдохыг харах шиг боллоо. Чи буруу хараагүй. Сэрүүн зүудний хооронд юу ч мэдэрснээ сайн хэлж чадах мэдэхгүй юм. Хэрвээ та тэр техникийг надад дахин хэрэглэвэл би сүнсний энергийг нүдэнд шингээж байгаа сайдар ажиглая. Миний зүв байж энэ техник танд хэн заасан юм бэ? Таныг үүнийг ашиглаж чиний сүнсний нас мэдэгдүүц багассныг би тодорч харлаа. Энэ бол өөрийнхөө сүнсний насыг ашиглан бусдыг шарахыг идгээдэг. Бөгөөд үүнд би тамиг зорихгүй бол хэн зорих юм бэ гэсэн агуу нэгүүлсэн бүдгхэн агуулгадж байна. Миний сүнсэнд хэр их нас үлдсэн юм бэ? Шуудхан хэлчих би даана. Өгсөн цэний чинь агуу нэгүүлсэн бол би урд нь Нирваны хурууг ямар ч зардалгүйгээр биеийг минь идэвхж энергийг минь сэргээдэг гэж бодсон. Энэ бол мөнх нууц арга гэдэг эргэлзэх зүйлгүй. Гэтэл ийм аимшигтай зүйл байсныг яаж мэдэх вэ дээ? Миний сүнсийг насыг ашиглаж байгаа юм байна. Энэ ертөнд би биш. Харин би өөрөө үнэхээр үхэх гэж байна гэсэн үг үү? Анх ачтны сүнс нас 120 жил байсан. Гэвч одоо ердөө 1 жил үлджээ. Та намайг анх эмтлэхдээ бараг хагас жилийн насаас засварсан. 2 дахь удаа намайг хөнгөн шахахтаа та ердөө 3 өдөр засвар. 3 өдөр заслан. Тэгэхээр энэ техникийн зардал нь нөгөө хүний гэмтлийн үндэс хамаардаг байх. Ачт нь түүнийг яг хэдхэн удаа ашигласан юм бэ?
Би үүнийг хэдэн удаа ашигласан юм бэ? Би ч бас мэдэхгүй байна. Би Нирваны ураг гол сахны мессаж хийх хэрэг хүлээхэд хүртэл ашигласан. Би энэ бүх хугацаанд өөрийгөө алж байсан байна шүү дээ. Харамсалтай нь хэрэв танд хэдэн жил нэмэх арга байсан бол та бөө болохыг оролдож болох байсан. Хэрэв таны авьяас нас бие гүйцэтгэж сахиусын сүнс дуудахад хангалттай байсан бол та сүнсээ тэтгэж насыг нь уртгаж чадах байсан. Яаж бөө болдог юм бэ? Ердөө нэг жилийн нас үлдсэн байхад маргааш хичээл жигэлсэн оройтно. Надад туслаад өөр юм санаа зовох хэрэггүй. Хичээлж болдог юм бол энэ ямар нэгэн чадвар байсан гэсэн үг. Чадвар юм бол би суурийг сураад үүслээ он ажилтан дээд түвшинд хүргэж чадна. Ажилтан та бөө бол маш их мөнгө материал шаардлагыг мэдэхгүй байна. Мөн сахиусын сүнсийг нэг жилийн дотор нас бие гүйцэх нь жирийн бөгөөд хийх чадах зүйл биш. Та итгэмээгүй суу тухаантай байх хэрэгтэй. Эд хөрөнгөө дэмий өрхийн оронд яагаад бид биендээ тангаралж гэрэлтийн баталгаа аваад очтны нас барахаас өмнө жаргалтай байж болохгүй гэж чи дэмийрч байна. Намайг өгөхээр минь эд хөрөнгийн минь амархан өвлж авна гэж бодоо юу? Таны насанд 50 сая орлоо. 50 сая. Энэ үйлчлэгээ төлбөр хэрвээ хүрэлцэхгүй бол би чамд илүү мөнгө шийдэж болох асуудал биш. Миний амь цагаар үнэлэгдэж байгаа учраас секунд бүрийг үр бүтээлд өнгөрүүлэх чухал. Би яаралтай бөө болох ёстой. Ойлголоо. Би яг одоо хий. Миний багшийн бүртгэлийн дэвтэр бэдэж байгаа үстэй. Энд бүх төрлийн материалын худалдаачтай холбоо барих мэдээлэл байгаа. Тиймээс намайг авчих багшийн бөө нараа миний яныг холбон орчлон ертөнцөд арилцаж чаддгийг би бараг мартчихад мөн нас барсны дараа тэдний бие бүх төрлийн муу сүнсийг хоол болох нь амархан байдаг. Тиймээс өмнө бөөг нас барсны дараа түүний биеийг орчлон ертөнцөд буцаан өгөх сүнсний нэрийг болгон хувиудаг бүгд энэхүү шашны ёслолыг түүний залгамжлагчид гүйцэтгэдэг. Чиний багш чамайг өмнөөс золиослсон биз дээ. Гэвч чи түүний нас барсны дараа юу болгон санаа тавьсарл байна уу? Хэрвээ чи би тэгэхгүй бол тэр зомби эсвэл түүнтэй төстэй зүйл болж хувирах учраас илүү ядаргаатай болно. Тэр надад тийм ч сайн ханддаг байсан ч ямар ч гэсэн бид багш шав байсан. Тиймээс би түүний сүүлчийн замд нүдэх ёстой. Драгийн амьдралдаа сайн хүн болоорой багшаа. Тамшиг шуналтай гэхдээ үндсэн чанартай ямар ч байсан өөрийн гисэн зарчимтай охин юм. Ийхүү байн мэмэ над зориулж байгалийн ертөнцийг цуглуулахын тулд төрөл бүрийн аргаар мөнгө үрж эхэлсэн. Энэ өмнөд тэнгисийн цусан хашны анхны үн 2 сая хүн байна. Дахиж үн хаялцахгүй сая 500 мянга. Надаас өөр хин энэ хогийг авах хүсэх вэ дээ. Эмэгтэй өглөө эзэн 300 мянга өгөөмөр хандивлаа. Бурхан таныг ивэг та хэтрүүлж байна. Би зүгээр л баг зэрэг хүж гуйх гэсэн юм. Тэр хулгайчийг барьж аваа өгдөө эцсийн минь үлдээсэн зүйлийг чи хүчээр худалдаж авч чадахгүй. Таны гэр бүл одоо ийм хийхээ болсон болохоор Джэян тоогоор зарсан дээр. Би та нарт 3 сая бэлэн мөнгө үлдээсэн шүү дээ. Энэ яст мэлхийн хоёрыг анхдагч ян хөндөг. Өндөр чанарын арьс хэдийн өдрийн дараа шэхаш. Энэ бол нууцлаг. Энэ өвөг гих ханд бүгд энгийн хүмүүс сүнстэй хэрхэн харилцахыг ойлгоход тусалдаг. Бөөх халуун дээр нуугаарай. Ивэн тэтгэгч буянтан минь хувцас тайлаад дотор нь ор. Тэгэхээр би танд тарин уншаад өгөөд л болно. Чи намайг хууч мөнгийг минь аваад зугтахын тулд хамаагүй хэдэн зүйл худалдаж авчаагүй үсттэй. Юу яриад байгаа юм бэ? Би өөрийнхөө халааснаас мөнгө гаргаж байж болгосон бүгд хамгийн сайн чанарыг тиймээ бүтлгүүцсэн ч та аимшигтайгаар өгөхгүй гэдгийг би баталж байж чадна. Бас миний зардлынхан нөхөн төлбөрийг битгий мартаарай. Бүр бүтлгүүдэх магадлал байдаг юм уу? Бөө нар бол угаасаа ер бусын оршихуй. Тиймээс мэдээж бид тэд тийм ч амархан амжилтанд хүрэхгүй. Зөвхөн авьяас аз зам чанарт найдах боломжтой өөр юунд ч биш. Бөөх жигшмээр харагдаж байна. Гэхдээ цаг давчуу байгаа бол та үзгээс өөр аргагүй. Бүтлгүүдэхгүй бол найдаа баг зэргийн мөнгө алдах яах вэ? Гэхдээ тэр новшин бяагүй хизээ эргэж ирэхийг хэн мэдлээ. Түүний 3 сарын дотор эргэж ирнэ гэдэг нь заавал үнэн биш байж болох юм. Гэхдээ хэрэв тэр дахиад миний араас ирвэл би юу ч хийж чадахгүй. Үүслээ оноолаад шунаа жаргалтай биомэмэ. Хөвлийн молчин. Яасан хурдтай тайлмагцаа дотор нь ороорой. Эргэж хараад намайг дотор нь ортол хүлээж тэгэхэд эргэж харна шүү.
Танд ямар нэгэн муу зүйл тохиолдохгүй тулд би сайн харах ёстой. Хөрөнгийн тал би шууд иргэе. Маш эвгүй харагдаж байгаач нэлээд тухтай юм. Бай мэмэ нэлээд найдвартай хүн бололтой. Бурхад ба түүний эрдэнэсийн эзэн өөрийн судраа номлох үед бүх орчлон ертөнцид хаа сайгүй оршдог авралын эзэн. Өөрийн хүчээр тэнгэрлэг хүчээр бүх амьд оршинлыг мунхагийн замаас аварсан. Би минь халуун байна. Энэ өлөөж эхэллээ. Гэвч бүх амьтад үүнийг л мэднэ. Яг л эргэн тойрны ертөнцийг харахгүй сохор мэт Рориод бол миний орон гэр. Миний нэгүүлсэнгийн хүрээн хязгааргүй бай мэмэ. Ивэлд үйлс амийг хаалгын нэр зохиос дутаа үхсдийн гэрийг бүглэхэд орчлон ертөнц 3 энергис үүсгэхэд тэдгээрийн атгсан нэгэн бүтээх түлхүүрийг олох болно. Хөөе Драгийн үгийг яаж уншдаг юм бэ? За яхан атгасчихъя. Ямар ч өтгөрөө алчих ба. Наан чинь яг юу нь болохгүй байгаа нь ихжээ. Ямар ч өтгөр болоод байна. Толгойг энэ дэлбэрэх гэж байгаа юм шиг өвдөж байна. Миний хүсэл зориг бүх нүглийн цагаатгаж олон түмний бүхнээс чөлөөлнө. Гэтэ энэ өвдөлтийн дундуур хөмсгөний минь дундах энэ тань цэг цүсний ертөнцийн ямар нэгэн зүйлтэй холбогдох юм шиг санагдлаа. Тэгээд тэр зүйл гараад ир. Тэр төгсгөлгүй замаар дээшлэг мөнхүүдийн газар нутаг хүрэхэд бүгд аяндаа ариусгав. Бид чадлаа аврагчаа. Та одоо бөө боллоо. Энэ миний толгойноос гарч ирсэн хамгаалагч сүнс мөн үү? Яагаад би банш шиг харагдаад байгаа юм бэ? Яг ч тийм биш. Энэ бол одоохондоо ангаагаач болоогүй байгаа хамгаалах сүнсийн үр хөврөл. Харамсалтай надтай адил аврагч нэг дороо бүрэн хэмжээний хамгаалах сүнс дуудахад хангалттай авьяастай биш байна. Энэ үр хөврөлийн хангахаа болгоос өмнө та одоорхой жил гаруй хугацаанд сайн асарч тордох хэрэгтэй. Хэдий та одоо бөө болж энэ нүдэнээ сүнс хаач мөрдөж чаддаг болсон ч гэсэн би гүйтсэн хамгаалах сүнсгүй та сүнсний насыг уртгаж чадахгүй. Яг тийм биш л дээ. Энэсвэр надад бод байлаа сүнс тэжээх техник. Төвшин дээвлэг одоогийн үйлчлэг сүнсний гүнээс салсан тусгай сүнсний үр хөврөл энэ орших буй ба орших буйн хооронд зууршлагын үүрэг гүйцэтгэдэг. Бяцлагчид сүнсний харааны шишгийг олгодог. Сайн байна. Хэрвээ энэ чадвар бөгөөд нэмэлт тэмдэгтэй бол би энэ зүйлийг мөнгөөр зодоод ялчихна штэ. Шианы хаус бай мэмэн над материал цуглуулж байх хооронд би үүслийн оноо цуглуулж эхэлсэн. Эсвэл орчин үед үүслийн оноо олох нь амархан. Тиймээс би садар самуун зохиол бичиж гайхалтай урс чадвараа ашиглан сүүлийн хэдэн өдрийн гачхалтай үйл явдлууд нэмж бага зэрэг завсар хийснийхэн дараа онлайн нийлсэн. Дараа нь хэдэн саяыг зарцуулж шууган тарихын тулд сүүдэн зохиолчид хөдөлсөн. Ингээд хангалттай хэмжээний оноо цуглуулсан одоо ашиглах хамгийн тохиромжтой үе нэрлээ. За бодтолоо сүнс тэжээх техник хэдэн үүслийн оноо шаардах харцгаая. Ачтан минь таны хамгаалах сүнсний үр хөврөл шуудхан итгэлсэн боловсруулсан дэлбэртээ ороод өндөгнөөс гарчлаа гэж ямар ч утгагүй юм. Үлдсэн үүслийн оноо 16. Энэ техникаас тийм ч их үүслийн оноо шаардсан 30 үүслийн оноо бол төвчний дээд хязгаарыг давхад хангалттай байлаа. Сүнстэй шууд холбогдох нь энэ би эцэст сүнснүүдтэй тулдахдаа тулааны урлагийг ашиглаж чадна гэсэн үг үү? Гэхдээ хамгийн чухал нь энэ миний сүнсний насыг 10 жилээр уртасгаж байгаа тул надад амьдралаа уртсах арга олох хангалттай хугацаа байна. Хэрвээ би нирваны ураг хамаагүй ашиглахгүй бол бөмбөрөө чамайг юу гэж нэрлэх вэ? Бурхан минь тэр яагаад огт хөдлөхгүй байна? Бай мэмэ энэ хамгаалах сүнс яагаад ийм тэнэг харагдаад байна? Ачтан минь та хамгаалах сүнсийг шууд боловсролтын дэлбэрэлтэнд оруулсан ч ухамсарыг нь бүрдүүлээгүй байна. Удирдаж болдоггүй хамгаалах сүнс бол зүгээр л хоосон бий. Тиймээс түүний сүнстэй тулдуулах нь бүгд хижээвэр амьтан шиг байлах нь утгагүй. Ойлоо гэхдээ сайн байж муу ч байж энэ миний насыг уртгасан болохоор алдагдал бишээ. Над бөөгөн чадварт авьяас алга. Би тэр усанд орж анхан шатанд хүрэхийн тулд хүчээр мөнгөнд найдах хэрэгтэй болсон. Хэрвээ систем байгаагүй бол би бүх насаараа зарцуулсан ч тэр левел тэгээ үр хөврөлийн үе шатандаа үлдэх байсан байх. Ачтан минь бүү гутар хамгаалах сүнс бүтлгүүцсэн хэрэг бөөгийн шид сурч чадвал сүнсүүдийг хөөн зайлуулж чадна. Хамгаалагч сүнс нэмэргүй болохоор түүний нөхөхийн тулааны хүчээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Эдгээр бүгд зөвхөн сүнс хөөн зайлуулахад ашиглаж шившлэг болон зай үйлүүд
Гэхдээ эдгээр нь миний планы урлагийн чадварыг сайжруулахгүй. Дээрээс нь маш ойлгомжгүй бичигдсэн болохоор үндсийг нь сурахад хэр их хугацаа авахыг ч мэдэхгүй юм. Энэ бөөгийн техникүүд хэр хүчтэй вэ? Намайг дагаад байгаа Бян гүйг сүнсийг алахын тулд би хэдийг нь давтах хэрэгтэй бай. Ачтан минь тэр бол сүнсний хаантай энэ зэрэг цохиуд маш хүчтэй хий үзэгдэх тул та бүгдийг нь давтсан ч амжилт олохгүй байх. Угаасаа надад үүнээс илүү хүчтэй бөөгийн шид байхгүй шүү дээ. За чамд наадаж болохгүй юм байна. Би сүнснүүдтэй биеэрээ тулдах хэрэгтэй болох нь. Ачтан минь та энгийн хүн биш бүх сүнслэг биетийг харж шархдуулж чаддаг сахиусан сүнстэй ч гэлээ. Хэрвээ энэ зүгээр л нэг энгийн тэнмэл сүнс бол зүгээр л дээ. Гэхдээ арай илүү хорон муу нийгэм бол хүний биед дангаараа дийлэх боломжгүй. Та бөөгийн шидэнд дайтахаас аргагүй болно. Та юу гэж байгаа юм бэ? Баймаа чи намайг хангалттай сайн мэдэхгүй байна. Хэрв хүний хүч сүнсэнд хүрэхгүй бол хүнийг давсан хүч чадлын тухайд яах вэ? 20 жилийн планы урлагийн бэлтгэлээ хадруулсан ийм цохилтын сүнс тэсэж чадах уу? Онцлог зүйл гэвэл энэ зүгээр л санамсаргүй цохилт байсан. Ачтан минь би буруу бодож та хүн биш. Та ямар нэгэн чөтгөрийн хойд дүүр байх ёстой. Би үүнийг мэдэрсэн болохоор амиа алдах уу? Надаар тоглоод хэрэггүй. Би танд мөнгнөөс бусд юугаач өгөөгүй. Чи ер нь юу төсөөлөд байгаа юм? Би хүн чөтгөр биш. Тийм шүү, надад танд хэлэх чухал мэдээлэл байна. Ачтан та надаас сая Сүнсэн хаан Лимбэний талаар судалж өгөхийг гуйгаагүй лөө? 1000 жилийн өмнө Лимбэн гэх хүн үнэхээр байсныг би олж мэдсэн. Тэр гинт алга болсон ч цааш нь тэмдэглэлт байхгүй. Гэхдээ эртний судраас түүний хуучин орчин сууж байсан газар нь Шай Шүү хотод байсныг олж мэдсэн. Тиймээс илүү их сэжүүр олох боломжтой байж магадгүй. Би энэ мэдээллийг ашиглан ачтанаас бага зэрэг халаасны мөнгө авах гэж байсан юм. Гэхдээ одоо би зүрхлэхгүй. Хуучин орчин сууж байсан газар нь гинэ Сүнсэн хаантай тулдахаас өмнө илүү их мэдээлэл цуглуулсан дээр. Тэгвэл одоо шууд явцад дашин дэлгэхэд ачтан би цочрол осны улмаас би хий юм харж байна байшин чичирч байгаа юм шиг харагдаж байна. Энэ чиний төсөөлөл биш. Би болгоомжгүй байдлаасаа болж тулгуур багны цохилтоор нураачлаа хараад ид. Би дахиад шээ хаш худалдаж авах хэрэгтэй боллоо. Түүхэн дурсгалд байрлах өмнө нурууч дахин сэргээх бослогонд анхны эзэн тодорхойгүй. Энд ирмэгц нүүр рүү чинь үлээх аимшигтай уур амьсгал мэдрэгдэж байна. Тэгэхээр энд үнэхээр ямар нэг зүйл байна. Ачтан бид болгоомжтой хэрэгтэй. Ирэх замдаа би Бян минээс энэ барилгын 20 гаруй жилийн өмнө хуучин байшинг нурааж дахин барьсан гэж сонссон. Үүний дараа сүнс үзэх явдал байн гарч оршин суугчдын нүүхэд хүргэсэн. Дараагийн барилгын компаниуд энэ сүнстэй газар дахин хүрэхээс дургуутсаж энэ нь ойр очимтой хамгийн алдартай сүнстэй байшингуудын нэг болж хэд сониуч тоо дамжгүй олон хүн ирж судлахад хүргэсэн. Хэдийгээр энд муу сүнснүүд хүнүүд дайснаас бол өгсөн тохиолдол гараагүй ч энд ирсэн хүмүүс маш их айсантай сэтгэл зүйн гүн цочролд ордог. Юу вэ зүгээр л явал да над битгий наалдаад бай. Дүү минь би маш их айж байна. Чи миний хажууд явах хэрэгтэй. Одоо л ойлгож баймаа. Чи хайр дэндүү хэрэггүй юм биш үү? Энд ирээд хэдэн минут л болж байхад сүнсэнд эзэмдүүлчихдэг чам шиг ийм хэрэггүй бөө гэж байх уу? Чи ч бас бөө юм уу? Дээрс нь чиний шид хачин юм. Ямар нэгэн ер бусын хүч түүний бид орж түүнийг гэмтээхгүй ухаан алдуулсан ч намайг хөөн гаргачихлаа. Гэхдээ чи лууны үүрэнд оржсэн болохоор ямар ч аргатай байсан хамаагүй эндээс амьд гарна гэж бүү бод. Өвдөс сүнс Сяны зүүдлээд л байж л дээ. Бяцхан сүнс охин гинэ. Миний хамгаалах сүнс турч үзэхэд яг тохирох нь. Хамгаалах сүнс минь гарч ирээд муу сүнсийг устгах. Урагшаа. Бодсон ч ямар ч хэрэг алга дахиж гарахгүй ичмээр юм. Энэ миний эгч нарын яриад байсан хамгаалах сүнс гэж ямар хэрэггүй юм бэ? Хэрвээ энэ ийм сул бол эзэн болох чиний чадварч өрөвдөлтөй биз. Ийм хөөргөн царайтай байж царайх юм. Эгч нараа гараад ирээ энэ бөөгөөс айх хэрэггүй. Өвдөс сүнс Нийл ягаан энэ хүнд ирэлгүй олон жил болжээ тийм үү? Ямар хөөрхөн хүү вэ? Шүлс минь гоочлоо. Өвдөс сүнс цэнхэр, өвдөс сүнс шар. Энэ бүгд улаан игч өмнө хэтрүүлж андуурч орж ирсэн залуугийн амин хүчийг шавхснаас болж тэр амиа алдах шахсан шүү дээ. Өвдөс сүнс улаан хөх
Дүү анх удаа бөө харж байгаа байх тийм үү сайн байна. 9 заншлаараа эхнийх нь би хүртэж дараа нь шар цэнхэр нийлэгээ нар хүртэн би яах юм. Чи сүнс болоод 100 жил чуулаагүй тэдний дунд чи зүгээр л хүүхэд. Чиний сүнсэн би тогтворгүй байгаа тул бясалгалаа үрждүүлэх хэрэгтэй. Дураараа анхдагч янтай харьцаж болохгүй. Гэхдээ би та нар шиг мундаг болохыг хүсэж байна. Хамтраа явцгаая. Энэ удаа зөөлөн хандвал бидэнд зугаацах илүү их цаг гарна шүү дээ. Хөөе та нар намайг хүчээр хувааж авах гээд байна уу? Би өмнө нэгийн эсрэг 5-ыг үзээгүйч биешлээ. Гэхдээ энэ удаа 5 эмэгтэй сүнс байна гэж. Тэгвэл эмэгтэй сүнсүүдийн эсрэг байх ямар өөр мэдрэмж төрхийг мэдэрч авъя. Энэ юун хүч вэ? Өшөөгөр эзэнтэй. Сахиусан сүнс буц. Эзэнтэй бид дахиж ингэж зүрхлэхгүй. Бидэнд зүгээр л амьд хүмүүсийн амин мөн чанар ханаж чадчихгүй хүсэл байдаг. Бид хизээч хүний амь авч байгаагүй. Энэ бол Пенни хуучин аш. Та нар түүнтэй ямар холбоотой болоод энд амьдардаг юм? Би сахиусан сүнсээ удирдаж чадахгүй ч тэр надад сүнсэн биетүүдийг гэмтээгээд хангалттай юр бусын хүчээр планы урлагаараа ашиглах боломж олгодог. Харахад би махбодын аргаж өдрийн өдөн хөөж замаар дуустал нь явах хэрэгтэй болох нь. Надад үнэнээ хэл. Эс бөгөөс би та нарыг бүгдийг чинь үнсэн тарваг болгоно. Эрхэм эзэн та үнэхээр гярхай юм. Бид бүгд зүгээр л тэнэмэл сүнсүүд болохоор лимпен гэж хэн болохыг мэдэхгүй. Бид зүгээр л гэрээ болгох газар хайж байсан юм. Бидний ийм зовлонтой хувь тавилантай байгаа нь игчийн буруу биш ээ. Энэ ертөнцийн ялзарсан ичүүд бидний сайн сайхныг ойлгодог юм. Удаа амьд байгаад минь хинч намайг хайрлаагүй өгсний дараач айц хүс давтсаар л байдаг. Миний амьдрал дэндүү гашуун юм. Битгий үл ихчээ. Миний эгч нарыг дээрлэхэд дүү нь мастерыг уурлуулж болохгүй. За болидоо уйлынхаа дүр эсгэх хэрэггүй. Би итгэхгүй байна. Энд та нараас гадна өөр сүнс байгаа юу? Эдгээр эмэгтэй сүнсүүд Биангугаас огт өөр төвшний ааш арнашинч тэс өөр. Тэгэхээр тэд энэ газрын зүгээр л гэрээ болгон ашигладаг байгаа бололтой. Үнэндээ энэ сүнстэй байшинд өөр нэг сүнс нуугдж байгаа. Гэхдээ юу гэж шууд хэлчих. Тэр сүнс энэ энерги биднээс хамаагүй их. Гэхдээ хашааны голд байх эргэсэн худаг латгдсан болохоор тиймээс худагаас гарсан ч арын хашаанаас гарч чадахгүй. Тийм болохоор бид их тус түүнд идүүлэхээс яагаад арын хашаараа очиж зүрхэлдэггүй юм. Бид зөвхөн сайн санааны үднээс хэн нэгэн арын хашаа руу нэвтэрч түүнийг хорон муу гарт өртөхгүй гэхээс сэргээж хүмүүсийг айлгаж хөөхийг оролддог байсан юм. Тиймээс бидний авах ёстой хамгийн их шагнал бол тэдний анхдагч жаныг нь баг зэрэг сорих явдал. Энэ зөвхөн тэдний амины хүчийг гэмтэхээс биш, амийг нь авахгүй. Ингээд ботсон чинь бид үнэхээр буянтай сүнсүүд юм байна шүү дээ. Бид бүр маш их буян хураасан ч байж магадгүй. Би доошоо орж хараад ирье. Та нар байрандаа байж бай. Битгий хөдлөөрэй. Эзэнтэй миний эгч нар танд үнэхээр худал хэлээгүй. Худаг дотор сүнс маш хүчтэй. Хэрв энэ сүнстэй байшин бясалгал хийхэд тохиромжтой байгаагүй бид энэ эртнээс явчих байсан. Хэрв та гай зовлонд учрвал ямар ч сүнс таныг авч чадахгүй шүү. Та нар үнэндээ сайхан сэтгэлтэй залуу сүнс юм байна. Санаа зовох хэрэггүй. Гай зовлонд учрах хүн би биш. Эзэнтэй. Энэ худаг дотор ямар зайтай юм бэ? Гаднаас нь харахад үнэхээр мэдсэнгүй. Энэ үнэхээр өөрийн гэсэн ертөнц юм. Сүнс нь хаана байна? Үүслээ новлаа. Сүнсэд генерал Ван Шунал. Амьтан махан би цусны үнэр. Ашгүй би хайх шаардлагагүй болтой. Би чамайг идэнэ. Намайг идэнэ гинэ. Би логогч мушгиж тасласны дараа чи яаж тэгхийг чинь харъя л да. Хамаадаг сүнсний ибэлэр энэ үнэхээр ганц цохилтын ажил байлаа. Энэ сүнсний генерал нэрийг ботход тэр сүнсэн хааны бүлгийн нэг хэсэг байх ёстой. Үүстэй амлаа сүнсэн генерал жигшил. Мөнх бус чи ямар ичгүүргүй нэгэн бэ? Тасарсан толгой чинь яаж буцаж ургадаг байна? Бөх би хүн зодож дэндүү тассан болох сүнстэй тулдаж байгаа мартчихаж. Уучлаарай гэхдээ би чиний гарт өгөхгүй харин ч эсрэгээр чи л өөрөө оршихоо болох байх.
Мөнх бас битгий дэндүү бардан бай. Би бол мөнх. Том битгээр сүнснүүд хүртэл үнэнч байх хэрэгтэй байж Минмэний над хэлснээр сүнсүүд энэ энергээр бүтдэг бөгөөд гэмтлээсээ эдгэрч чаддагч тэгэхдээ энэ энерги зарцуулдаг. Чиний энэ энерги арай л илүү хүчтэй юм хаах намайг жаахан дадлага хийх хүртэл тэцэд өгнө гэж найдаа. Сяны тэр бoo залууд үнэхээр санаа зовж байна уу? Тийм үү? Бяцхан охин эзэн том бол сайн тэр түүнд санаатай юм болов. Сяныг эс тооцвол олон жижигчүүдийн дунд байсан над шиг хүний зүрх хүртэл галзуурмаа цохилж байна. Би толгошоо ороод нэг харахгүй хэрв би хангалттай удаан хөвбөл түүнийг аварч магадгүй. Бөөх толгойн санснаас удаан үржилээ. Сахиуссан сүнсний ивэлтэй ч гэсэн миний нудрах хүч бага зэрэгэл сул хിവэр байна. Үүслийн оноо болоод шүтэн бишрэл өвдөс сүнс Сян. Яагаад надад дахиад үүслийн бөөнөр ирээд байна? Эзэнтэй та худгийн дотор сүнсийг устгахчихсан юм уу? Би өнгөрсөн өдөр түүнд бараг идүүлэх шахсан юм. Тиймээс эзэнт надад өшөөгөө авахд туслалаа мундаг. Эзэнтэй үнэхээр зөрөгтэй хүчтэй юм аа. Би яагаад ихт нарийнхан зоримог байдлыг сурч чадахгүй байна. Би жинхэнэ өвдөс сүнс байх гавьяатай нэг юм. Гоо үзэсгэлэнгийн энерги. Гоо үзэсгэлэнгийн энерги хүнийхээс хамаагүй цэвэр байдаг маш амархан бас ихээр ирдэг. Хэрв би үнэтгэн эдийн ургаж далдуулахад ашиглавал бага хүчээр үр дүнд хүрнэ. Эгч нараа бид эзэнтэнд хэлээгүй нэг зүйл байгаа шүү. Тийм түүний анхдагч Янг шингээхэд анхаасаар байгаад баг марчихлаа. Зүйл байгаа юм уу? Энэ ширгэсэн худаг маш хачиргалтай. Бид эгч дүүс энэ сүнстэй байж наах нүүж ирэхдээ газар худгийг эзлэх гэж ороод доторх сүнсийг ноцтойгоор хамтарч байсан юм. Гэвч удалгүй худгийн дотор илүү хүчтэй сүнс гарч ирнэ гэж бид төсөөлөөгүй. Энэ мөчлөг биднийг гарч ирсэн сүнсний жанжныг ялж чадахгүй болтол үргэлжилсэн. Одоо эзэн та сүнсний жанжныг устгасан болохоор шин нэгэн гарч ирэх бөгөөд тэр нь бүр хүчтэй байх магадлалтай. Тэгэхээр бид яах юм бэ? Яах вэ? Аюулгүй хорогдох газар олох нь маш хэцүү. Бид эгч дүүс нүүхийг хүсэхгүй байна. Яг л мангас гарч ирдэг цэг шиг сонсогдож байна. Энэ худгийн Лин Пен ямар нэгэн ширэгдэт хэрэгсэл ашиглалтан хийсэн юм болох уу? Сүнснүүдээ үүслийн оноо цуглуулах амархан дээрээс нь Лин Пентэй хийх том планд бэлтгэл болно. Би Шэян эмэгтэй хүн зөөлөн ханддаг тулааны дараа танил болдог мөчид мөн нудрах ёсыг дэмжигч бөгөөд хувьд ийм зүйлийг харахад яаж зүгээр өнгөрч чадах вүлээ. Тиймээс бид эндээ суурч энэ муу ён сүнсүүдийг үргэлж гаргадаг ширгэсэн худыг дарах нь зүйтэй. Одоос эхлэн бид нэг дээвэр дор амьдарч бие биедээ анхаарал тавьж маш дотн харилцаатай байна гэж найдаж байна. Би яг одоо эзэн Шэянтай маш дотн харилцаатай болохыг хүсэж байна. Эзэн Шэяны шудраг зан үнэхээр бишмээр хүнд төрүүлнэ. Дээрээс нь би үүний цэцгийн элдний хурууг дадлага хийхэд ашиглаж болох юм. Нэг цагийн дараа намайг ухаангүй байгаад юу болоод өнгөрчихвөө? Энэ чинь сүнстэй байшин биш үү? Яагаад ийм тухтай товч болчихов? Эзэн Шэян ариун цэврийн өрөөгөө цэвгүй цэвэрлжгэлээ. Үүдний хэсгээ цэвэрлжгэлээ. Эзэн Шэян унтлагын өрөөг цэвэрлжгэлээ. Та турш үзэх үү? Би яг мэдээд байсан юм. Надад ийм том хөх байхад чи над руу нэг ч удаа хараагүй. Би чамайг эхэндээ эмэгтэй хүн дургүй гэж бодсон. Гэтэл намайг хүнд дургүй гэж бодсонгүй. Чи ямар бузар амьтан бэ? Дими юмрээд бай. Энэ бол миний шинэ гэр. Бүлэг эмэгтэй сүнстэй хамт амьдрын гинэ. Ачтай минь та юу хийх гээд байгаа юм бэ? Би чамд даалгавар өгье. Надад иж бүрэн тавилга худалдаж авч зардлын талаар санаа зовох хэрэггүй. Бас хамгийн сүүлийн үеийн иж бүрэн шууд амжуулалтын тоног тохиромж шүү. Шууд амжуулалт гэсэн үү? Хэдэн өдрийн дараа ачтай минь арын гашааны дахь сүнсний энергинд ихсчихлээ. Тэр удаад дахиад сүнс төрөх гэж байна. Дууны шалгалт дууслаа. Шар гэрлээ жаахан нэмээд өг. Сүнс хөөрхийг шууд дамжуулахын хэрэг байна уу? Юу байна? Бид урьдчилан сурчлагаанд хэд хэдэн 10 сая зарцуулсан. Гэхдээ жирийн хүмүүс сүнс харж чадахгүй шүү дээ ачтай минь. Тэр хамаагүй хамгийн чухал нь үйл явц нь олон нийтэд хөржөлтэй байлгах явдал юм. Намайг дог харагдахаар хийхээр л санаарай. Хэглэлээ.
Балиач өтгөр минь би чиний жинхэнэ дүрийг чинь илчилнэ. Эзэн Шаян би танд тус болж чадсан уу? Сайн тавьсанд баярлалаа. Эдгээс үнсэндээ очиж миний авсан гоо үзэсгэлэнгийн нэр хүнийгээс хамгийн цэвэр байсан тул цэцгийн элдэн хурууны анхан шатны нүд эрэмхэн зурхиж чадлаа. Хоёрдугаар төвшүүлсэндээ сүнснүүдийн хувьд нь надад илүү хөгжилтэй амархан болсон шууд дамжуулалтаас үүслээ оноо цуглуулах хэрэгтэй тул тэдний хит хурдан алж болохгүй. Байж байгаа чи зүгээр нэг өчүүхэн мөнх ус. Хөөх шууд дамжуулалтын үзэгчдийн тоо сая авчихлаа. Сурчлагаанд ийм их мөнгө зарцуулсан аргагүй юм а. Бүр шайггүй бизнесийн төвийн том дэлгэцийг хүртэл гэрээлсэн байсан. Залуу энэ зүгээр л өөртөө анхаарал татах гэж оролдож байгаа юм уу? Пөөх баян хүмүүс үнэхээр тэнэг санаатай юм а. Ачтан шууд дамжуулалт маш сайн байна. Тайлбараа үргэлжлүүл. Үүслээ оноовлаа уур атаархалж шунал үзий адалт. Миний шууд дамжуулалтын контент гүтгэдэг хүмүүс ч дэмждэг хүмүүс ч байна. Ямар ч энэ ертөнцөөс авсны дараа нэр хүндээ авч явж чадахгүйгээс хойш надад үүслээ оноо өгч чадах ямар ч сэтгэл хөдлөл байсан хамаагүй. Одоо би баярлалаа шүү муу өрийн сүнс минь. Илүү үүслээ оноо авахын тулд би хэдий чинээ их үзүүлэн төдий чинээ сайн. Тэр бүхэл тэнгэрийг халахж орчин ертөнцийн хорвооноос тэргүүлж чадaltaй. Энэ киноны трейлер юм уу? Гоё тусгай эпиктэй юм. Үгүй энэ яг сүнстэй байшингийн шууд дамжуулалт шиг байна. Их багш эдэн хуруугаар цохилоо. Яг байна да. Тэр мөрийн сүнсийг онцглоо. Үнэхээр сайхан хөдөлгөөн байлаа. Үзэгчдийн дунд байгаа та бүхэн нэг шиг жирийн мөнх ус хүмүүс муу өрийн сүнсийг харж чадахгүй байгаа нь харамсалтай. Тэгсэн хэдий та бүхэн их багш яг үзэх гайхалтай ажлаар үргэлжлүүлээ. Тэр яг л агуу ялт. Яагаад гэнт хачин хууцгаад ирчих гач тоглоомын зүрх G17-19 бодит амьдрал планы загварчлаа дээр алдартай хайлт. Худалдаж авах бол энэ дарна уу? Уушлаа шууд дамжуулалт ингээд дуусла. Дараагийн дамжуулалт хизээ болохыг Бо Шэ Санхёгийн шууд дамжуулалтын сувгаас хүлээж авна уу? Хачи юм а энэ төгсөл нь гинт орж ирдэг юм уу? Гэхдээ их сонирхолтой байна. Хөдөлгөгч нь үнэхээр царайлаг юм а. Бодит загварчлаа хийх одоо захиалъя. Зохиол Лимпэ нэг хуучин харж жигшүүр түн бидний үйлчлдэг сүнсний хаан удахгүй сэж бүх сүнсийг хорон мус сүнслэг харгас тойрон болгоно хувиргах бөгөөд түүний чийж гэсэн зугтаж чадахгүй түүнээс. Тэгэхээр тааны сүнсний генерал үнэхээр сүнсний хаантай холбоотой байх нэ. Хэлээч тэр одоо хаана нуугдж байгаа юм? Хизээ сэрэх юм? Хэрвээ мэдхийг хүсэж байвал зүгээр л өөрийгөө өөх сүнс болохыг хүлээ. Тэр зүгээр л өөрийгөө дэлбэлчлээ. Би түүнийд арай илүү мэдээлэл авна гэж найдаж байсан юмсан. Гэтэ түүний хэлснээс харахад Лин Пэн үнэхээр хараахан сэрээгүй байсан. Бас жаахан хугацаад хэрэгтэй бол тиймээс үүслээ оноо цуглуулах хангалттай цаг байгаа бололтой. Эзэн Шаян хөлсийг тань арчиж өгье. Битгий хөдлөөрэй. Энэ жаахан тоос болсон байна. Баярлалаа. Хөөхөө үнэхээр ховсдож сүнс мөн үү? Хэрвээ тэр ийм зөөлөн дуулууртай юм бол түүний шивгчэн сүнс гэж нэрлэвэл илүү тохиромжтой байх болно. Харамсалтай нь тэр хэтэрхий залуу тэр сүнсний амьдралд олон хичээл заагаад амжааг байгаа. Хэрвээ чи эрэгтэй хүний өөртөө дуулууртай байхыг хүсвэл зөвхөн эдгээр үгсийг хэлэхэд хангалттай. Би чамайг бүр шимшүүлсгүй болгоно. Ингээд сайн өдөр би үрдэн мөн бүлмийн дэмжлэгтэй би шууд амжилтанд салбарт өөрийн гэсэн ертөнцийн амжилттай бий болгож чадлаа. Үүслээ онооны ургац бас нэлээд таатай байна. Би таанд хэлсэнчлэн надад мөнгөний гачаал байхгүй хэн надад хандив өгнө. Би тэр хүнд анхаарал тавина. Бүгд хангалуун байвал миний тусламжгүйгээр 100 үзэгч сугалж тус бүрдэнд 10,000 улаан тухтаа өгөх болно. Миний нэр хүнд гал мэт түгхийн хэрээр хотын гаднаас олон бөө нар намайг шалгахаар ирж байлаа. Намайг шидэт планы урлагаас үзүүлсэний дараа тэд бүгд бишиж надад сурахыг хүссэн. Гэвч тэд хариуд нь хангалттай сэтгэл татамж зүйлд санал болгож чадахгүй тул би мэдээж татгалзсан. Системийн түвшин левел 2 нэр хүшээ олдмол хүрээ 3 дугаар давхарга үүслээ оноо 424 шадар эзэмшил цэцгэн элдний 3 одоогийн түвшин левел 2. Надад дахиад 400 гаруй үүслээ оноо байна. Орчин үеийн ертөнцийн оноо цуглуулах үнэхээр амархан юм. Би
Элдний 3 дугаар түвшинд хүрч чадах нь. Хөөе Сяни надад цагаан гаатай кола буцалгаад өгч тэгж байхдаа мөрөнд минь илэг хийгээд өгөөч. Сяни Мэмэн хоёр хотын төв рүү дэлгүүр орхисгэр явсан. Бид гэртээ байхад чи зөвхөн түүнийг дууцаж сандаг ямар их ялгуурладаг юм бэ? Зүгээр л нэг мөрний илэгч биш би үүнээс хамаагүй ихийг хийж чадна. Яагаад юм би бүх зүйлд Сяны дууддаг зуршилтай бололтой. Энэ хэдэн өдрийн үргэлжлэл байна бурхан минь хэн түүнийг хамгийн ашиглагд амархан болгочихваа. Сяни чи ачтныг дагах дуртай үстэй. Яагаад намайг дагаад байгаа юм? Яагаад гэвэл Мэмэ эгч маш замбраагүй дэлгүүр эсдэг баг. Би эзэн Шаяаны ихэвчлэн юу идэх дуртайг яг сайн мэднэ. Бас ямар брэндийн дотор хувцас өмсдгийг ч мэднэ. Бид хүний нас сүнсний настай адилхан өгч бараг 100 настай эмэгтэй сүнсээр эгч гэж дуудуулах маш зөрчилтэй мэдрэмж төрүүлж байна. Сүнс хөөх сахиус үгүй. Сяны зүгт энэ бол илгээдэг бөө байна. Гэхдээ та яах юм бэ эгчээ? Яв. Хуучны худгийн сүнс хараахан дахин гарч ирээгүй. Бичсэн ил нөмөр 3 дахь түвшинд хүрсэн бололтой. Одоо ахиулах нь өө чадвар алга. Тиймээс 2 дахь жижиг өрсөнд сурсан мохны нургад давтсан дээр байх хэдийгээр харахад сүртэй биш өмнөдөө боксос илүү сүрдмээр. Тиймээс би шууд амжилтгүй үзүүлбэр өөрчилж болно. Үзэгчдээ илүү сонирхолтой болохын тулд ихэх би ч үүслийн онооны төлөө үнэхээр их хичээж байна да. Үнэндээ шууд амжилтаар тогтмол үүслийн оноо авах нь илүү амархан. Гэхдээ энэ ертөнцид дэлхийдээ дэндүү адилхан болохоор өмнөхүүдэд шиг харь мэдрэмж төрүүлэхгүй юм. Тиймээс эцэст би дүр эсхэн дээр эзэн Шаян хурдлаар Мэмэн авраач. Ямар нэг зүйл боллоо юу? Бүх цаг замдаа бид нэг бууцад таарсан. Тэгээд Мэмэн намайг хамгаалах гэж тэр тэдэнд баригдчихсан. Хаах миний хүмүүст хурж миний сүнснүүдийг гэмтэх зүрхтэй хэн байдаг байх нэ? Сяни чи явж чадах уу? Замчил. Би зүгээр шууд намайг тавь. Та нар миний машиныг эвдчихлээ. Энэ ямар үнэтэй байсныг мэдэх үү? Надад хүчирхэг хамтрагч би хэрвээ надад ямар нэг зүйл тохиолдвол тэр нь тааны зүгээр орхихгүй. Би ингэж дими ярьснаар удаан чадахгүй. Ачт нь яагаад одоо болтол ирэхгүй байна? Сянид ямар нэгэн зүйл битгий тохиолдосоо бид тэр шившлэгд өртсөн. Хамгаалах сүнс Мэнлэн нэр хүнтэй бөөгийн гэр бүлийн хууль ёсоор хөөж юу жүүн. Зүгээр л нэг хогийн бөө насан туршаагүй бяцхан увдас сүнс байхад та нарын бүгдийг нь барьж чадсангүй. Тийм болохоор нэгийг нь явуулах хэрэгтэй болсон гэнэ үү? Бидний үнэхээр уучлаарай залуу эзэнтэй. Гэхдээ энэ нэмэгтэйг ашигласан та тэр Шаяогт ирээс планы урлагийг нь авч чадна. Хэн ч сонсож байгаагүй хаанаас өв уламжлал авсан мэддэхгүй нэг буугч төрийн устгах чадвартай ийм сонсогдоогүй планы урлагийг эзэмшиж чадсан байх нь Бурхны ишээ ямар хайхрамжгүй үрдэг юм бэ? Хэрэв тэр дуулууртай өгвөл би түүний зүгээр орхиод бясалгалыг сүйтгэн харин эсэргүүцэл би түүнд энэ гэр бүлийн арга барилыг хамтлуулж болно. Энэ гэр бүл өв уламжлалт мянган жил үргэлжилсэн. Тэр энэ гэр бүл хэмжиж сонссон юм бол миний гэр бүлийн бөөгийн гэр бүлүүдийн дууд ямар нэр хүнтэйг мэдэх ёстой. Чамайг сайн гараад чи муугүй харагдаж байна. Царай зүс би хаан чинь бүгд миний таалаад нийцэж байна. Ялангуяа чиний онгон байдал тэр Шаяогт залуу чамд үнэхээр гар хүрээгүй гэж үү?